Зарим салбарт сайд нарыг улиран ажилуулах шаардлага байна. Гүйцэтгэлийг харж байна гэж ерөнхий сайд учрал мэдэгдлээ. Сайн байцгааны үзэгчдээ глобал мэдээ эхэлж байна. Студиуд хөтлөгч Гамбтын баасан сур ажиллаж байна. Анхаарлаа хандуулно. Монгол улсын ерөнхий сайд учрал чөлөөлийн санаачлага болон эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Нийслэлийн хэмжээнд гарч байгаа галт төмрийн 80% нь хүмүүсийн буруутай үйлдэлээс болжээ. Монгол Үзбекистан улсын гадаад худалдааны бараа эргэлт 31.7 сая Америк долларт хүрчээ. Брэдинг их сургуулийн хүндэт профессорын өмсгөлийг Монголын сансрын нисгэгч гүр архичаад гартууллаа. Байгаль нуурын зах сагнуур 2026 Брэд улсад өндөрлөлөө. Тэмцээнд хэд хэдэн монгол баг оролцжээ. Монгол улсын 35 дахь ерөнхий сайдаар ням усрын учрал ажиллахаар томилогдод байна. Тэрээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийн орон зайг тэлэх, татварын шинжилэл хийх, төрийн өмчтөг компаниудын бүтцийг өөрчлөх, зөвшөөрлийн тогтолцоог захимжуулах, төсвийн зарлагыг бууруулах зэрэг асуудалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд махны экспорт, асхтын мөнгөний орд, инфляц, шатхууны үн, татварын бодлого, авилгын эсрэг тэмцэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, бомбын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, тодорхой бодлого хэрэгжүүлэхийг нэр дэвшиж учрлаас хүссэн юм. Үүнээс улсын хурлын гишүүн үлзийхүү төрийн байгууллагууд бохирдсон авилга хэйл ахуул, төрөөс зарласан тендер луурдах зэрэгтэй тэмцэх талаар асуусан юм. Авилгатай тэмцэх гэж бол хүнтэй тэмцэх зөвхөн асуудал биш. Энэ ч өөрөө системтэй тэмцэх асуудал. Тэгэхээр өнөөдөр авилгын тэр төсөөлийн индекс 10 байр хойшлчлоо гэдэг шалтгаан юу? Уг шалтгааныг олж олох хэрэгтэй. Тийм учраас авилгатай тэмцэх хамгийн зай шийдэл бол энэ дижитал засаглал. Хүнээс хамааралгүй шийдвэр гаргах. Тэр зөвшөөрөл лицензүүдийг манай засгийн газрын үед 100% цахимжуулж зөвхөн цахимаар зөвшөөрөл лиценз олгодог болно. Энийг зөвхөн big data дээр суурлаад хиймэл оюунаар олох ажлуудыг хийнэ. Тэрээр засгийн газрын бүтцийг үйл ажиллагааны зорилтод нийцүүлэн шинжлэх шаардлагатайг онцолж чигүүргийн давхарталтай зарим байгууллагыг татан буулгах шаардлага байгааг хэллээ. Ингэхдээ ерөнхий чигүүрийн яамнаас бусад яамд дэд сайдгүй ажиллана, төрийн албанд өргөн хүрээний халаа сэлгээ хийхгүй гэдгээ илэрхийлв. Түүний засаглалын гол фокус нь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн амжиргааг дэмжиж чиглэж, эрх мэдэл гэхээс илүү ачааны үндийг өөрөх хариуцлага хэмээн тодорхойлсон юм а. Түүнд 34 ерөнхий сайд зандаж чадвар ерөнхий сайдын тамгыг гардуулан өгөхдөө улс орны ирээдүйн амин чухал хэлэлцээрийн материалуудыг багцаар нь хүлээлг өгсөн юм. Үүнд баялагын сан, шинэ итгэл эрс шинжилэл, 2026-аас 2030 оны 5 жилийн үндсэн чиглэл, оюутлага болон бусад томоохон ордуудын яриа хэлэлцээний явц, шатхууны баталгаа зэрэг баримтууд багтжээ. Шинэ итгэлд эрс шинтгэл 5 жилийн үндсэн чиглэл одоо таны боловсруулсан. Одоо засгийн газрын жилийн төлөвлөгөөний жилийн төсвийн бас суур баримтж болох ёстой. Одоо яг толгомж байгаа ажил учраас юм. За ингээ бас оюу толгойтой явж байгаа яриа хэлцээний энэ модын шалах ажиллагааны болон нууцтай холбогдох зарим баримтчгуудыг бас хүлээлгэж танд өгч जैन. Тэгээ таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Ерөнхий сайд учрал түүний засгийн газрын өмнө шатхуун түүхийн эдийн үнийн савлгаа, төсвийн орлогын тасалдал, дотоодын эдийн засгийн гацаа болон улс төрийн талцал зэрэг сорилт байгаа тодтголоо. Тэрээр засгийн газар чөлөөлийн санаачлаг болон эрх чөлөөний дөрвөн чөлөөлтийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хүмүүсийн орлогот уялдуулах, хувийн хвшлийг дэмжих, хүнд сурталыг бууруулах хэрэгцээ шинжилгээг хэрэгжүүлэхээ мэдгдсэн юм а. Засгийн газрын шин тэргүүн засгийн газрын бүрэлдэхүүний сонгосны дараа ерөнхийлөгчдөд зөвшөөрлөж, улмаар улсын их хурлд өргөн мэдүүлэх юм а. Доржийн Цэнгэнжив, Пүрүсүнгийн Марлмаа, Аист Глобал. Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг нийслэлээс бонд гаргаж 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. 3 жилийн хугацаатай, жилийн 14 хүүтэй, нэг бүрэн 1 сая төгрөгийн нэрлсэн үн бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг олон нийтэд нээлттэй арилжиж эхлээд байна. Бидний энэ байгаа зогсож байгаа эсвэл энэ хэсэг 5 дугаар цахилгаан станцыг нийт 658.5 сая Америк долларын өртгөөр барьж байгуулна. Үүний 20%-ийг нь буюу 131.7 сая Америк долларыг нийслэл хариуцна. Энэ нь ойролцоогоор 467.4 тэрбум төгрөг болж байгаамаа. Үүнээс 200 тэрбум төгрөгийг бондын их усүрээр санхүүжүүлэхээр болж анхдагч зах зээлийн арилжааны цанг өнгөрсөн 3 дугаар сарын 30-нд цохилоо. Энэ төслийн үр өгөөжийг бид нар 2028 оны 1-р улиралд буюу яг одоогоос 2 жилийн дараа эхний блокоо хүлээж авснаар
одоо олон нийтэд үр өгөөж хүртээ. За ингээд 5 сард 2 дугаар блок нь орох байх. Ингээд энэ төсөл амжилттай дуусна. За тодорхой төр хувийн хвшлийн түншлэлтэй явж байгаа. Энэ төсөл маань өөрөө Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаан цахилгаанаар хангахын том төсөл болж амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж 40-с 50 мянган айлыг дулаанаар хангах их үзүр бүхий тус станцыг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлж Metcom International компанитай гэрээ байгуулсан. 2028 оны 1-р улиралд эхний блокоо хүлээж авахар төлөвлөж байна. Засгийн газрын энэ оны 49-р тогтоолоор мөн нийслэлд дулааны 5-р цахилгаан станцыг барьж байгуулахад зориулж 200 тэрбум хүртэлх төгрөгийн үнцээс аргыг эрхийг болгож мөн иргэн төлөлтийн нийслэлийн төсөвт тусгаж хуулийн дагуу төлөхийг бол даалгасан байгаа. За энэ үүднээс авч үзвэл одоо өнөөдөр энэ гарч бонд маань нийслэлийн иргэдийн өмнө толгомд авдгүй нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд үр дүнтэй болно гэж үзэж байгаа. За нэгдүгээрт мэдээж дулааны цахилгааны найдвартай их усэр бүртгэхийн зэрэгцээ эргээд Улаанбаатар хотод орчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа өргөдөх өргөн боломж нэгднэ гэж харж байгаа. Энэ нь эргээд эдийн засаг томоохон үр дүн авчирна гэж үзэж байна. Нийслэлээс өмнө бөөрөлжүүдийн 300 мегаватт захилгаан станцыг дотоодын бондоор санхүүжүүлж ашиглалтад оруулж байсан туршлага бий. Энэхүү туршлага дээрээ тулгуурлан энэхүү бондын арилжааг эхлүүлээд байна. Жаншидэрч Батсэрж, Пүрүсрэн Марлмаа, Iced Global. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 580 удаагийн ахуйн галт төмөр бүртгэгджээ. Харин оны эхний саруудад 5 удаагийн ойн галт төмөр бүртгэгдэж 38 га талбай өртөж 41 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарч байгаа галт төмрийн 80 гаруй хувь нь хүмүүсийн самсар болгоомж үйлдэлтэй шууд холбоотой байна. Хүмүүс туслагын бүсэлэг агнуур хийх, тамхи унтраалгүй хаях, мөн үнжмэл өвсөж шатаах зэргээр галалдж байна. Эсдээд гэж байна. Тийм учраас манай энэ нэгэн аж ахуйн байгууллага одоо галт-төмрийн зөвлөсөн сэдв ажиллагааг бас энэтэй хандаач, хүүхдүүдтэй анхааралтай хандаач. За тэгээд шар усны төмрийг илүүтэй бас тавихгүй байгаа чи, бити зэдгээ шатаагаа чи, тодорхой хэмжээний механик гаргаад зэдгээ шатаагаа чи, зэдгээ зураг чиглэлээр бас тодорхой хэмжээний үйл болгож байгаа. За 2025 онд одоо шар усны дуудлага 358 удаагийн галт-төмрийн дуудлага ажилласан байж байгаа. За манай яг туслангийн бүсэлд амьдардаг одоо суурьшдаг иргэд маань ерөөсөө шар усээс шатаах нэгдлээ алдаад. Галт төмрийн аюулаас сэргийлэхийн тулд нийслэлийн байгаль орчны газар хавар намрын улиралд 33 байцаагчаас гадна 60 иргэнийг урамшуул тэргүүлэр ажилуулдаг. 2019 оноос хойш 8 дахь жилдээ ойн хойрын төмрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Хэрэгжүүлснээс хойш ойн хойрын төмрийн мэдээлэл 40-60% буурчээ. Энэ яг одоо нөгөө тухайн бүсэд түүр гарах эрсдлийг бууруулах, түүр гарсан тохиолдолд богино хугацаанд мэдээлэл дамжуулах ийм байдлаар ажиллаж байгаа гэсэн. 20 он 270 цагаар 8% шар усны хэмжээс 38 болцсохгүй эрсдлийн тохиолдол дээр одоо манай хөдөлгөөн төрөлхтөн ажиллаж үүнийг хаахгүй байх газар дөрвөн удаа ийм хэмжээгээр ажилласан байна. Өнөөдрийн байдлаар цагдаа онцгой болон холбогдох байгууллагын албан хаагчид ногоон бүсийн 31 чиглэлд ой хөрийн болон шар усны галт төмрөөс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Иргэдийн ногоон бүс цуслагын чиглэлд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Улсын хурлын гишүүн их төвшин нийслэлийн орлогч даваа далайг төрийн ордны их танхимын үдэнд татан унгажээ. Яг ойлгосонгүй юм уу яг юу? Тэгээ танилцуулгыг цэг дарга 0 орлоо гэсэн 0 орж гэсэн хүндлэлгүй хамт гэсэн. Тэгээд би 0 орчлоо гэж тайлбарсан. Тэгээд томроод гарна л 0 орсон шүү дээ хэлсэн. Улсын хурлынхаа 40,000 хорооны өнөөдрийн хуралдаанаар туулын хурдны замтай холбоотой мэдээллийг сонсож гишүүд асуулт тавьж хариулт авах явцад нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар ариун цэврийн өрөө орохоор гарч явхад гишүүд танилцуулга үргэлжлүүлэхийг шаардчээ. Улмаар дээр хүл явдал болж улсын хурлын гишүүн их төвшин миний буруу. Гэхдээ нийслэлийнхэн ийм хандлагатай байж болохгүй хэмээн тайлбарласан байна.
Хангуулт дүүргийн 24 дахь хороонд орон сууцны барилгын бохирын хоол 4 дахь удаага бөглөрч бохир ус автозам руу хальжээ. Нийтийн зорилт орон сууцнд амьдарч байгаа иргэд маань 0.6 янз бүрийн ариун цэврийн хэрэгжилж байдаг юм уу? Одоо шал угаасан альчуурч байдаг юм уу? Эсвэл уустгүй нойлын цаас гэдэг янз бүрийн ийм зөв ус хэрэглээс хамаарат гадна одоо ашиглалт үйлчлэгээ үзүүлж байгаа орон сууцны аж ахуйн одоо конторуудаас хүндэртэй байдаг бий болгоод байгаа юм. Энэ бохиргаа юу янз бүрийн битээ хийгээч ээ. 0 руугаа тэр нь бүгдрээд энэ худгийнхаа аман дээр бүгдрээ гарчиж байгаа байхгүй. Дүүрэн пампс. Янз бүрийн юм гарч байгаа шүү дээ. Бохирын хоолой бүглэрхэд нэг давхрын айлын сул дураар хальж гарах, улмаараа гадна талбай руу бохир ус хальж зорчход хүндрэлтэй болох, цаашлаад ням бактери дарахах нөхцөл үүсэж байна. Mobicom корпорац дижитал шилжилт, инновацид суурилсан дараагийн өсөлтийн үе шат руугаа орж байгаагаар зарлаад байна. Уг үйл явцыг удирдуулахаар харилцаа холбоо технологийн салбарт 20 гаруй жил ажилласан мөн олон улсын зах зээлд ажилласан туршлагатай Ясухара Очиг сонгосон байна. Улсын хэмжээнд анхудаа морихуур хөгжмийг урлах ангийг үйлдвэрлэл урлалын политехник коллежид нээгээд байна. Энэ хичээлийн жилд 30 гаруй суралцагчид элсэн амжилттай суралцж байгаа бөгөөд сургалтын орчин явцтай ерөнхийлж хүрэлцэх танилцжээ. Тэрээр Монгол айл өрх бүр нэг морин хурцтай болоход урлаачдын оролцоо чухал гэдгийг онцлсан байна. Нийслэлийн ногоон бүсэд хураашилт их байна. Тиймээс ой хэрийн төмөр гарахаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсэд оршин суугч иргэдийг урамшуулалт эргүүлээр ажилуулахаар гэрээ байгууллаа. Ингэснээр ногоон бүсэд гарсан төмөрийг даруй мэдэж, шуурхай хариу арга хэмжээ авах, төр иргэдийн хамтын ажиллагаа сайжрах боломж бүрдэнэ гэж үзжээ. Улаут хот 12 ширхэг хүүх гуа мотыг 1 сая рублээр худалдан авах гэж байна. 5 дугаар сарын 8-наас өмнө хотод Misty Blue сортын 12 хүүх гуа мод ургах ёстой. 3-аас 3.5 м урттай суулгацын нэг бүрийнх нь үн 83,000 орчим рубль буюу 999,600 рубль болж байна. Гэхдээ Misty Blue-гаар гоё чимэглэх газар одоогоор тодорхойг байна. Ice Club-ийн цөөхөн мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Монгол Үзбекистаны Экспо 2026 болж өнгөрлөө. 2 дахь удаага манай улсад болж байгаа тус Экспод Үзбекистан улсаас 33, манай улсаас 35 аж ахуй нэгж оролцож, хамтын ажиллагааны чиглэлүүдэд тодорхойлсон байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн 2024 онд Үзбекистан улсад хийсэн төрийн ажилчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнээр Монгол Үзбекистаны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилтыг шүүлж, Улаанбаатар, Ташкент хотуудад худалдааны төв байгуулахар шийдвэрлсэн юм. Үүний дагуу Үзбекистаны худалдааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор Улаанбаатар хотод 2025 онд эхлүүлсэн юм а. Өнөөдрийн байдлаар Монгол болон Үзбекистан улсын хоорондын нийт гадаад худалдааны бараа эргэлт 31.7 сая Америк доллар төрж, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 197.7%-аар өссөн байна. Монголчууд маань Европ стандартын Үзбекистан улсад баримталдаг Евро стандартын одоо барилгын ч юм уу тийм инновац шингэсэн үйлдвэрлэлийг барихаар гэрээний шатандаа явж байгаа маш сайхан мэдээнүүд бол олон байгаа. Энэ талаар удахгүй бид та бүхэн гэрээ албачаад ирэхээр бас олон нийтэд мэдээллийг түгээх болно. Үзбекистан улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Монгол дахь төлөөлөгчийн газарт болсон Монгол Үзбекистан Экспо 2026 тус улсын хүнс, барилга, гэрээ ахуйн цэцлэгийн бараа, аялал жуулчлал, гар урлал, арьс ширний салбарын бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Харин манай улсаас хүнс, арьс шир, ноос, ноолрон бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ дэлгэн Үзбекистаны төлөөлөгчдөд гэрээлцээр хийж байлаа. Бид гэрээ ахуйн цэцлэгийн бараагаа танилцуулж байна. Манай компани 2011 оноос шин билетик хийж гараагаа эхлүүлсэн юм а. Манай компани бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх хүсэж байна. Монголд олон төрлийн брэндүүд зарагдж байна. Гэхдээ бид чанартай, баталгаад үйлчлэгээтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгох учраас өрсөлдөж чадна гэж бодож байна. Манай аж ахуйн нэгжүүдээс Агро улсын компани танилцуулсан шинэ бүтээгдэхүүн Үзбекистаны төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татж байлаа. Монголд анх удаага шинэ содон бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэр маань бол нөгөө уламжлалт эдээ буюу шимийн архи нэрмэлээ орчин цагийн хэрэглээ нийцүүлээд жимсний сортоор баяжуулаад коктейл хэлбэрээр гаргаж байгаа үндэсний компани байгаа. Тэгээ манайх нөгөө нэг шимээ яг тодорхой цэгүүд буюу аймаг сумдуудаасаа дата авалтаа хийгээд тэгээ Европч сортоор баяжуулдаг тийм бүтээгдэхүүн байгаа манайх.
Арга хэмжээний үеэр Үзбекистан улсад хөрөнгө оруулах сонирхолтой мөн хамтран гарааны бизнес эхлэж байгаа хүмүүст мэдээлэл өгсөн юм а. Үзбекистан улс руу хүнсний бүтээгдэхүүн болон кластержуулсан Монголын нөгөө арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүдийг кластержуулж Үзбекистан улс руу гаргахаар экспортын чиглэлээр бид бол бодлогын чиглэлээр 8 сард ер нь энэ үйл ажиллагааг Үзбекистан улсад хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ үед бас манай хувийн хвшлийн байгууллагууд, компаниуд оролцох, заавал компани биш ч гэсэн иргэд маань үргэлжлэн ирээд бие дааж хуваараа гар урлал гэдэг нэг тийм жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өргөнөөр оролцох боломжтой байгаа. Үзбекистан улсын зах зээлд манай улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох олон боломж байгааг энэ удаагийн үйл ажиллагаанд харж болохоор байлаа. Мөн тус улсын аж ахуйн нэгжүүд манай улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэх тун сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Доржийн Цэнгэнжүү, Инхтай Нейдерволд, Бүрүсрэнгийн Марлмаа, Аист Глобал. Монголын анхны сансрын нисгэгч Буратийн Дорнод Сибирийн улсын технологи удирдлагын их сургуулийн хүндэт профессор цол хүртлээ. Зөвлөлт холбоот улс болон Монгол улсын баатар Жүгдэр Дэмдийн гүр аригчаа хамтарсан сансрын нислэхээ 45 жилийн авиг тэмдэглэхээр Буратад иржээ. Дэлгэрэнгүй Мария Латишева хүргэнэ. Монголын анхны бөгөөд одоогоор цорын ганц сансрын нисгэгч түүхэн нислэгийн ойг тэмдэглэхээр Буратад хүрэлцэн ирээд байна. 45 жилийн өмнө Жүгдэр Дэмдийн гүр аригчаа Зөвлөлт Монголын хамтарсан экипажийн бүрэлдэхүүнд багтан сансрын аяллаас игдэлгээдээ буцсан ирж байсан юм а. Миний хувьд Буратийн Дорнод Сибирийн улсын технологи удирдлагын их сургуулийн хүндэт профессор болсондоо туйлах баяртай байна. Энэхүү алдарт их сургуулийн нэр хүндийг өндөр төргөж явахыг хичээнэ. Ийм өндөр цол хүртээсэн эрдмийн зөвлөлд гүн талархал илэрхийлье. Буратийн Дорнод Сибирийн улсын технологи удирдлагын их сургуулийн ректор сансрын нисгэгчид хүндэт профессорын Ингрийн тэмдэг өмсгөлийг гардуулаа. Игорь Сизов Бурат Монголын найрсаг харилцааг онцлон Монгол оюутнуудыг Оросын их сургуулиудад суралцахад хэрхэн дэмждэг талаар дурдсан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай их сургуулийн 12 багш залуу аспирант Монголын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны технологийн их сургууль, санхүүгийн их сургууль, дотоод хэргийн их сургууль дадлага хийсэн. Мөн 2 жилийн өмнө манай их сургуулийн багш Монголд эрдмийн зэрэг хамгаалсан юм а. Хүндэт профессор цол хүрдсэн гүр аригчаад Роскосмосоос хүртэл видео мэнчилгээ ирүүлжээ. Мөн Монгол улсын консулын газраас халуун дулаан үгээр хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү өндөр үнэлгээ нь түүний шинжлэх ухааны хөгжилд оруулсан онцгой хувь нэмэр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үзүүлсэн яг үнэлсэн хэрэг юм. Мөн залуу үед мэдлэг, нээлттэй тэмүүлэх урам зориг өгч байна. Түүний гавьяа нэр зориг, үнэт чанар, шин оргил тэмүүлэх бэлэг тэмдэг болон мөнхөд үлдэнэ. Үүний дараа сансрын нисгэгч оюутнуудтай уулзаж ирээдүйн инженерүүдтэй ярилцлаа. Роман Шичкин зочныг угтан Гагарины сансарт ниссэн Восток 1 хөлгийн 3D загварыг бүтээснээ танилцуулсан юм. Би нисэх онгоц, нисдэг тэрэгний инженерийн чиглэлээр суралцж байна. Нисгийн салбар сансар судалтай нэг толботой. Бүх зүйл нисгээс эхэлдэг. Тиймээс энэ сэдв надад ойр. Харин чи хэн болохыг хүсэж байна вэ? Зохион бүтээгч. Энэхүү үйл ажиллагаа шинжлэх ухаан боловсролын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол-Оросын олон жилийн харилцаанд шинэ шат нээгдэж байгааг илтгэж байна. Мария Латишева Улаанбаатар хотоос бэлтгэлээ. Буратийн Прибайкальск дүүргийн Турка тосгонд байгаль нуурын загас агнуур 2026 мөсөн загасчлалын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд Оросын янз бүрийн хотуудаас болон Үзбекистан, Армен, Хятад, Беларусь, Азербайджан, Ливи зэрэг улсаас нийт 370 баг оролцсон байна. Мэдээж манай загасчид ч байгаль нуурын мөсөн дээр гарчээ. Съемочная группа телеканала Аист Global. Аист Global телевизийн зургийн баг ариун байгаль нуурын иргэдээр байна. Өнөөдөр энд 20 дахь удаага алдарт байгаль нуурын загас агнуурын тэмцээн болж байна. Тэгштотой ойд зориулсан тэмцээн учраас мөсөн дээр мянган хүн мянган загасчид цугларчээ. Мэдээж Монголоос ч багууд иржээ. Дархан Эрдэнэт, Улаанбаатар болон бусад хотын загасчид манай нураас загас барина. Байгаль нуурын загас агнуур нь манай бүгд найрамдах улсын нэрийн хуудас болсоор удаж байна. Учир нь энэ бол зөвхөн загасчлалын наадам биш, харин жинхэнэ баяр ард түмнүүдийн нийтлийн наадам юм. Загас барьсны дараа шууд урлагийн тоглолттой. Энийг бид сурвалжлагаараа заавал харуулна. Концертная программа, которую мы вам обязательно покажем в нашем репортаже. Шүүгч мэн хайч.
Монголын загасчид ийм л хурдан загас өрж байна. Нутагтаа арай том загас бариад дасчихж гэлцэн. Гэхдээ бүгд тэмцээний халуун талаан уур амьсгалд автагддаг учраас баригдсан загасны хэмжээ тийм ч чухал биш болдог байна. Еще несколько лет назад именно в этом месте, в Турке, хэдэн жилийн өмнө Туркад загасчид ширик буюу жижиг загас барьдаг байсан. Өнөөдөр Монгол багийн олзыг бидэнд үзүүллээ. Людмила Монгол багийн ажиллагааг хянаж байна. Ширик болон нэг жижиг хайр ус баригджээ. команда работала слаженно, четко. Покажите, что поймали нам. Я уже не первый год приезжаю сюда в качестве. Бидний харж байгаагаар Монголын багт боломж байна. Гэтэл зарим нь ердөө хоёрхан загастай байна. Би ийм баян олз анх удаа харж байна. Монголын залуус чадлаа. Ребята из Монголии молодцы. Дархан хотын Дархан клуб гэдэг багийн тамирчин. За манай Дархан клубээс болохоор 5 тамирчин ирсэн байгаа өнөөдрийн тэмцээнд оролцож байна. За Монголоос бол 3 баг оролцож байгаа. Хөвсгөлөөс, Эрдэнэтээс гээд 3 хотоос ирсэн байгаа тийм. Энэ тэмцээнд бол манай Дархан клуб бол анх удаа оролцож байгаа. Тэг анх удаа оролцож байгаа бол маш их баяртай байна. Өнөөдөр цагаар бас гоё өдөр байна. Ер нь загас идэвхтэй барьж байна да. Хааста бүх тамирчтай бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайн байна уу? Бидэрт их сайхан байна. Танаа бороод улсад ирж тэмцээнд орох сайхан байна. Баярлалаа та бүхэнд. Ийм сайхан тэмцээн зохиож байгаад Бүгд тэмцээн сайхан болж байна. Зохион байгуулалттай байна. Харамсалтай нь Монголын багууд шагналт байрт орж чадсангүй. Новосибирскийн Сибириачгийн эмэгтэйчүүдийн баг хожлоо. Тэд 2 кг 760 г загас барьсан байна. Тэд шагнал болгож танк 300 жип гардан авлаа. Энэ өдөр мөсөн дээр үнэхээр халуухан байлаа. Хараач оролцогч бүр хичнээн хичээж бэлдсэн, хичнээн үзэмжтэй хувцастай байна вэ. Энэ жил байгаль нуурын загас агнуурын зочдыг Бурятийн эстрадын одод болгон бүтээлч хамтлагуудын тод томрун тоглолтоор баярлуулсан юм. Оросын жүжигчин Гошо Гуценкогийн харизматик тоглолтч бүгдийн сэтгэлд нийцлээ. Энэ жил тэрээр тэмцээний хүндэт жочим болсон. Загасчлалын баяр ёслол ялагчдын эргэн тойронд болсон ёохор бүжгээр өндөрлөлөө. Мария Латишова, Доржи Чагдапов, Iced Global. 3/3 сагсан бөмбөгийн Аз тивэн аварга шалруулах тэмцээнд оролцохоор манай баг тамирчид Сингапурыг зорилоо. 4 сард болох үндэсний бүхийн барилдааны хуваар гарчээ. Хонград уулын клуб үйл ажиллагаагаа аль ёсоор эхлүүлж байгаагаа зарлалаа. Спортын эргэн тойронд болж буй зарим үйл явдлын мэдээллийг хүргье. 3/3 сагсан бөмбөгийн Аз тивэн аварга шалруулах тэмцээн анх 2013 онд Катарын Доха хотноо болж байжээ. Харин сүүлийн 5 жил дараалан Сингапурт зохион байгуулж байна. Тэмцээнд 43 орны баг тамирчид хурд хүч, ур чадвараараа өрсөлдөнө. Тэмцээний эхний 2 өдөр Чансанд багтаагүй 35 улсын багууд өрсөлдөж 4 нь үндсэн тэмцээнд өрсөлдөх хэрхээ авах юм. Нийт эрэгтэй эмэгтэй тус бүр 12 баг үлдсэн 3 өдөрт аварга тодруулдаг уламжлалтай. Сэдэн содон марцгийн хувьд бол эндээс шахад татна, мордно. За асал ерөн сүүлийн барилдаануудад бол энэ шуудганы барьцсан дээрээс хөндөй бас хөвж татчаад байгаа харагдаад байсан. Монголын үндэсний бүхэн холбооноос энэ 4-р сард нийт 11 удаагийн барилдааныг зохион байгуулахаар хуваар гаргажээ. Тодорхойлбол үндэсний бүхэн холбооны Алтан цомын 7-р тойргийн сүүлийн хагас болон хагас шигшээ барилдаан, Гутгаар болон Тэргүүн байрын төлөөх барилдаан болохын зэрэгцээ Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жил, Эрдэнэт хотын 50 жил, Төв аймгийн Баян Чандмас сумын түүхт 90 жил, аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын Монгол Ардын намын хорооны 105 жилийн ойд зориулсан барилдаан тус болно. Мөн улсын авраг Гунаа жавын Эрхэн баяр, улсын хурц арслан Гом Баявшин дэмүүлийн нэрэмжит барилдаантай. Уран дулааны улирал ихсэнтэй холбоотой Хонград уулын клуб үйл ажиллагаагаа аль ёсоор эхлүүлж байгаагаа зарлалаа. Тус клуб нь хүмүүсийг идэвхтэй хөдөлгөөнд уриалгах, өндөр уулын алхалт авиралт, энгийн явган аяллыг зохион байгуулж, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх, улмаар бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах юм а. Энэ сарын ихээр нутгийн зүүн хэсгээр хурд үндэстэй. Олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин говь талын нутгаараа салхи шуургатай байх төлөвтэй байна. 4-р сард агаарын температурын огцон өөрчлөлт үргэлжлэн ажиглагдана. Ялангуяа 20-р сарын 10 хоногийн дунд үе, 3-р 10 хоногийн эхэн болон сүүлч үеүүдэд ихэнх нутгаараа цагаагаар муудаж салхи шуургатай байна. Энэ жилийн агаарын температур хурд үндэсний төлөвийн хувьд температур ихэнх нутгаараа олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч Баруун аймагуудын нутгаар олон жилийн дунджийн орчин байх төлөв гарсан байна. Харин хурд онцны хувьд мөн ихэнх нутгаараа олон жилийн дунджийн орчин байх төлөвтэй байгаа хэдий ч нутгийн өмнөд хэсгээрээ олон жилийн дунджаас
ахиу байх төлөв гарсан байна. Энэ сард салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна. Тиймээс хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч болзошгүй ой хэрийн төмрөөс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн нутгийн хойд хэсэг буюу нийт нутгийн 34% нь засан бүрхүүлтэй байгаа тул шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ 5 гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.